Миний влогд маань тавтай морил. Тэгээд маань тавтай морил. Өнөөдөр бол part 2-ны явж байгаа өчигдөр бичлэг маань орсон. За өнөөдөр бол би одоо бол 10:47 болж байна. Өнөөдөр хагацсан болохоор бид нар маш унтсан. Тэгээ одоо би 2:30-аас тавтлагатай. Тэгээ тавтлагандаа авчир нь бол бараг өдрийн ажил дуусчих байх гэж бодож байна. Тэр нь бол би нь өдрийнхөө бүх нэг өдрийнхөө талаар танаас хуваалцах гэж бичлэгийг хийж байгаа юм шүү. Одоо 12 өнгөрч энийг болгож байна. Одоо манай дундуур чи миний үсийг ингэж гой самсан ингэж шүлжээд ингээд бухалдаад бөрнкөлөө тэгээд халиг гиттэй болцсон. Манай бага ихтэй болсон. Тэгээд ингээд ийм гоё ус самж өгсөн. Тэгээ одоо би 2.10 маруугийн хувц мөсөө хэлнэ. За тэгээ би үсээ самруулчаа. Тэгээ 2:30-аас тавтлагатаас яг 2 гээ хамаа нэг ангийнхаа эрэгтэй хөлтэй ойрхон байдаг байхгүй юу. Тэгээд ангийнхаа эрэгтэй хөлтэй алхсан. Тэгээ би тэр айгүй эрт очсон. За тэгээ одоо би тараас замаа харуулж энэ 4-р сургууль явхад ингээд техник захаа хажуугаар гараа явдаг байгаа. Та нарт ингээд одоо засамжлаар явж байгаа замаа би тэр харуулж байна. Нэг иймэрхүү хажуугаар машин сүнгсэн юмнууд л тэндөө. За тэр манай сургууль харах чинь тэр бор ногоо 2 сургууль авахгүй юу. Тэр бор жоохон сургууль нэгдүгээр давхурд манай анги байдаг. Тэгээд одоо сургууль руугаа удахгүй очлоо. За ийм бичлэг бол анги тарахын үеэр яад бол манайх өнөөдөр хөөсний баяр хийсэн. Ангиа угаасан. Тэгээ би ангийнхаа хитгэн хөвгттэй үлдээ ангиа угааж байна. Тэгээд манай нэг ийм гоё цэвэрлэн ийм гоё номын тавиуртай хүүхд толгойн нэг номштой цэцэгтэй тийм гоё. Энэ ногоон бол хиймэл зүйлэг байгаа. За тэгээд нөгөө давтлагнаасаа тараад би нөгөө хойш дэлгэрэх төв рүү явж гин. Манайх тэнд нэг бизнес эрхэлж байгаа. Тэгээд харагдаад гоё мэдээд дуулгана. Манайх 7-оос таарсан яд бол ангиа цэвэрлээд за тэнд манай сургууль харагдаж байна. Тэгээд би одоо агаа маань засвар хийж байгаа агаа руугаа явж байна. За тэгээ манай сургуулийн харагдаж байна. Яг 4-р сургуулийн яг тэр дэлгэрэх төв байгаас тийшээ алхаж байна. Би тэм нар зарсан байсан манай нүүний ангиа цэвэрлээд. За одоо бол ингээд кофено машина ажиллуулж байгаа. Амир чимээтэйсэн болохоор чимээ нь багсгасан шүү би. За тэгээ ингээд кофегоо гаргаж байна. Таанд би ингээд дэсгүү хэллээ. Манайх ингээд дэлгэрэх төвдөд яг үүдэр норонгууд кофе шоп ажиллуулж байгаа. Удахгүй ингээд өнөөдөр засвар хийж байгаа маргаашнаас өнөөдөр цэвэрлэг хийж байгаа маргаашнаас гоё бэлэн болсон. Тэгэхээр би танд илүү гоё тодор харууллаа за. За тэгээ би том гişтэй дэлгүүр орж ирсэн байна. За сая дэлгүүр орсон гэсэн тэгээ би нэг тараг тэгээ сум 2 авсан. Би нөгөө өглөө 2:30-аас 7 хүртэл юу ч идээгүй болохоор амар өсөө тэгээ юм юм авсан. За одоо бол гэртээрсэн байгаа ихч бит хоёроо. Тэгээд хажуулдаа сая бууз илцаахгүй тэгээ би буузын илтгэхэд нь хамт туслаа тэгээ орж ирчээд байж гинэ. Тэгээ бид нар хагасан байсан учраас кино үзсэн. Тэгээд би ямар киноны нэрийг марч ямарсан би нэрийн нэнд оруулъя заа юу. Амар газар хөдлөлттэй л кино байсан. За тэгээ одоо би танд миний влог part 2-ын одоо хүрлээ. Тэгээ танд таалагдсан гэж итгэлтэй байна. Кофега харуулаад тэгээд part 3 дээр бүр хаана кофе шоп байрлаж байгаа би бүр харуулна за. Тэг ямарсан миний бичлэг дуусна уу та бүхэн баярлалаа. Тэгээ лайк болон subscribe дараарай. Баярлалаа.